шүүх шүүгсэн энэ их өргөө бол миний ажил амьдралд үнэхээр ээлээ өгсөн сайхан газраа. Тийм ч учраас би энэ л орчиндөө хайртай, дуртай, сэтгэлээсээ хандсаар ирсэн. Тийм ч учраас одоо хүртэл би ажилласаар байна. Би бол Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул. За миний аавыг бол Намсрын Гомбожиг гэдэг. Инкоюуны аав ээж бол одоо манай Халзан суманд бол жолооч Гомбожив гэж бол алдартай тийм хөдөлмөрч хүн байдаг. Манай жолооч Гомбоживын ороогүй айл туслаагүй хүн гэж бол энэ Халзан сум баруун уртад бараг байдгүй. За миний ээж бол Сүхбаатар аймгийн Асхат сумын харьяат мөн одоо тийм ажилсаг хүн байсан, маш их ажилсаг уран хүн байсан. Тэгээ би бол ээж аваасаа 11 үлээ, 2 ахтай, 8 дүүгийн эгч хүн. Манайх бол ихэвчлэн буу, цуушур, 2 дугаар хоол хийн. Тэгээ ямар санда цөөхөн хүүхдтэй айлын эмээ ээж эднэр нь орж ирчээд. Тэгээ ийм болуулаад танах дандаа л 2 дугаар хоол хийж идэх юм. Хүрдгийм үү гэдгээ ярьжсэн. Тэгтэл бид нар одоо тэрэндээ их дуртай. Ерөөсөө олонний зовлон үзээгүй гэдэг чинь нөгөө миний аав ээж ажилсан хөдөлмөрч учраас энэ олон хүүхдүүдийг одоо яаж авч явахаа л одоо ухааныг л одоо бид нарт багаас нь зааж ирсэнтэй холбоотой гэж боддог. Зундаа аргалаа түүн өвөлдөөн байна, цасаа өөрч ирнэ. Тэгэл бас зундаа одоо нөгөө хүмүүл таана түүн. Манай нутаг бол цэлийсэн сайхан тал нутаг. Тэгээд хүмүүл тааны их ургадаг. Хүмүүл тааны үнэр нь их ханхалсан тийм сайхан нутаг. Тэгээ хүмүүл таана бид нар одоо найз нөхдөөгөө явж ах дүүтэйгээ яваад одоо ингээд түүдэг байсан. Ирээд түүнийгээ одоо боловсруулж малын одоо идэж тэжээл хийн. Гэрийнхаа хүнс одоо сорс хүмүүлийг дардаг ингэж байсан. Би олуула хамтдаа гэж ярих дуртай. Учир юу хэмээвээс миний амьдралын утга учир энэ л үгэн дээр оршин тогтнодог. Эцгийн голомтонд дуу хадаа мэндэлхэд хорвоо намайг олуулан угтаж авсан. Таан хүмүүл ханхалсан тал их нутагт оршин байхын үндсэн чухамдаан бүгдээрээ хамтдаа амьдралыг бүтээхийн нэр билээ. Том биетэй хүүхэд байлаа л да би. Тэгсэн чинь манай найзууд цэцэрлэгт явж исэн манай найзууд сургуульд орцсон чинь би энэ нас нь болоогүй 11 сар хүртэл цэцэрлэгт явах дурггүй уйлаад явдаг. Тэгсээр байгаад хүүхдүүд үсгэлээ үзээд дуусчихад би 11 сард сургуульд орж иж үлээ. Аав ээжээ нилээс сандрагчл байсан юм шиг байна. Ямар сайндаа би нэг юу зээжээ хоёрыг ялахгүй ээж маань намайг шүн суулгацлаа нэг гэрэлд. Тэгэл өөрөө унтчихвал за хэлгэнгүүд нь би алаар буруу хэлээл. За болоогүй байна гээл ээжийг унтахаар нь дагж байна. Ширээгээд ирэлж унтаад түүнийг би ерөөсөө мартдаггүй. Тэгээ миний багын багшийг бол одоо Мононгийн Сүхбаатар гэдэг байсан. Би багшигаа маш их дурсан сандаг. Тэгээ миний багш л одоо бас л дээд тэнгэрээс хараад баярлж байгаа хаа. За тэгээд 7 дугаар анги төгсдөг жил нэг айлын 2 хүүхдийг юунд сурахгүй. Сургуульд сурахгүй нэгэн заавал малчин болно. Мал дээр гаргана гэд. Тэгээ аав ээж хоёр ярьж агаад ахыг минь эрэгтэй хүүхд юм чи мал дээр гаргахлаар одоо бас болохгүй. Цааш нь сургая. 8 дугаар ангид одоо аймаг руу явуулъя. Намайг болохоор одоо юу яая. Хэдий сурлагатай ч гэлэгсэн охиноо авч үлдээд одоо багш нараас нь юуг нь авчи. Хоёр эргийг нь аваад хот руу одоо дүү рүүгээ явуулъя гэд. Тэгээ миний аавын нэг дүүн хөдөө аж ахуйн яамны газрын дарга байсан Монон гэд. Тэгээ Мон ахынд би суугаад 21-р сургуульд 1 жил суугаад цэцэрлэгийн багшийн сургуульд шалгалт өгөөд тэгээд бас л энд бас би их өөрийгөө азтай хүн гэж боддог. Мүлд ингээл дардан сайхан замнаад энэ сургуулийг төгссөн юм байна да. 1976-аас
1979 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг нэг ангид төгссөн. Бид нар ч одоо дөнгөж 16 настай хөдөө орон нутгаас тал талаас ингээд цуглаж сургуульдаа суралцж байсан. Нэг хоёрын маань оюутны байранд амьдардаг байсан. Тэгээд бид нар ч оюутны байраар орж одоо энэ хоёрынхаа аав ээжээс нь нэрсэн ааруул тусыг хуваалцаж хувааж идэж ингэж л бужигнаж хөгжилтөж явцгаасан. Тэр үеийнхаа тэр сайхан хүүхэд насаа дурсаад үнэхээр сайхан байна. Амьдрал хэмээх их хайлын үүд хаалгыг зөөлхөн хидийч зоригтойгоор тогшин орсон он жилүүд. Хэрлэнгийн намуухан урсгалтай ирэг дээр хавар цагийн анхил цэцгэн донд дурлал хэмээх өрлөггүй зочин зүрх сэтгэлийн минь хүүдийг тогшлоо. Зээл 130-ын ачаан дээр нутгийн олон нөхөдтэйгөн инээн хөгжилдөж явахтаа түүнтэйгэн би анх учирсан. Охин насны минь онгон сэтгэлд дурлал хэмээх их дүлийг бадраасан түүнийг минь сайн баяр гэдэг байлаа. Хэрлэнгийн өвөн дээр бид нар ингээд нөгөө хотоос ороодож гараад тэгээд тэр машин ингээ амарддаг юм билээ. Тэгээд бид нар унтсан чинь манай талиач хөөрхий тэгжсэн шүү дээ өглөө нь. Би шөнө унтаагүй гэд яасан гэдгсэн чинь чамайг харамлаад энэ хэдээс харамлаад би нойргүй онжиж илээ ингээд ярьж ижилээ. Хөөрхийдээ бас тэгэл танилцсандаа тэгээд аймаг дээр манай нөхөр хуваарлагтаад би халдсан сумдаа хуваарлагтаад тэгэл моцинклтэй их явна. Тэгэл амралтын өдрүүдээр моцинклтэй их сомор очино уулздаг байлаа. Тэгж байгаа л би тэр чи 2 жилийн дараа нь гэр бүл болоод аймгийн төвд төвхөнсөндөө залуунаас ундрах булгийн ус адил тунгалаг ургах цэцгийн дэл байдал ариухан юм. Залуунаас учран золгох анхны хайр угтан хийж бүтээх ажил хөдөлмөрийн дуудлага юм. Тэгээд нөхөр маань уул уян сумын захирлаар томилогдоход би уул уян сумын эрхлэгчээр томилогдоод бид одоо тэнд 84-өөс 86 онд ингэж ажиллаж байлаа. Тэгээд бидний одоо бас нэг сайхан дурсгалтай, дурсамжтай он жилүүд бас тэнд 2 жил өрнсөн байгаамаа. Тэгээ хүний амьдрал янз бүрийн сайн сар жаргал зовлонгоор дүүрэн байдаг баялаг юм да. Тэгээд бид хоёр гэр бүл болчоод тэгээ одоо аймаг руу орондоо гэж итэл манай нөхөр одоо ингэж гинтээ хослоор өнгөрсөн. Би одоо 3 хүүхдээ ойр ойрхон амжуулах гэж байгаа юм шиг ингэж төрүүлчгээд ойн дээр нь төрүүлчээд баг хүн маань гидсэнд ингээ үлдчихээлээ. Би амьдрал хэмээх үгийн утгыг тесэн твчиж даван туулахын нэр гэж боддог. Даанч хатуу амьдралын замын тоосонд 4 хүүхдтэйгээ даруулан үлдэхтэй дотоод сэтгэлийнхээ угт би чинийхээ төлөө үргэлжлүүлэн амьдрнаа гэж амлаж билээ. Чиний минь үргэлжлэл 4 үрчин хизээд амьдралын минь утга учир баяр баясгал байсаар ирсэн. Өдгөө бид ачизээ хориула өнөр өтгөн болжээ. Нөхөр маань гинтээ ослоор өнгөрөхөд би эргээ сумд очиод нэг 2 жил мөн цэцэрлэгтээ багшлж байгаад жил бүрийн одоо 8 сард багш нарын нэгдсэн семинар хийдэг байсан. Аймгийн хэмжээний сум эднэр ийм багш цэцэрлэгийн багш сургуулийн багш нарыг оролцуулсан. Тэр семинарын үеэр би Батболд орох дээр орсон. Хүүхдүүдийн маань том одоо сургуульд орох боллоо. Би одоо төв бараад идаа гэдгсэн чинь намайг хөрхөдөө одоо ийм ойр залуу наснда өнчирж өрөөссөн одоо олон хүүхдтэй гэж бодсон юм баа. Дуун дээр зөвшөөрөөд намайг одоо юу аймгийн 1-р цэцэрлэгийн эрхлэгчээр одоо чамайг томилно гэд. Тэгээд би ирж исэн. Тэгээд 1-р цэцэрлэг үл одоо нөгөө завсарлаггүй одоо 7-8 жил дараалан одоо
аймагт ур чадварын тэмцээнээр тэргүүн байр эзлээд улсад явж ялаа. Улсын ур чадварын уралдаанаас тэргүүн байрын шагналыг манай Орготол багш 1994 онд авч ялаа. 93, 95 онд тусгай барийнхын шагналыг авч ялаа. Тэд бас их амжилт бол үнэхээр тасардаггүй байсан. Аймагт болж байгаа уралдаан тэмцээнд 1-р цэцэрлэгээс өөр л одоо цэцэрлэг байхгүй юм шиг л гардаг байлаа. Тэгээд энэ үгдийгээ эднэр бол одоо бас тэнд ажиллаж байгаа бидний манай хамт олонны одоо бас их зүтгэлтэй холбоотой гэж боддог байсан. Үнэхээр шижгэлсэн сайхан залуучуудтай ажиллаж исэн шүү би. Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг гэдэг үгийг бол би маш их өнөөдрийг хүртэл одоо ингээ бодож явдаг. Яагаад гэвэл одоо биднийг маш зөв удирдах исэн, маш зөв хүний гар дээр би багшийн гараагаа эхэлсэн учраас өнөөдөр би бас энэ зэрэгтэй багш явж байгаа юм болов уу гэж боддог. 1992 онд одоо анхны хүүхдээ гаргаад тэгээд энэ цэцэрлэгийн бас нүрийнх ажил тийм ээ цаг наргүй ажлыг нялх хүүхдтэй хийхэд надад айгүй төвөгтэй санагдчихсан. Тэгээд дарга дээрээ би одоо цэцэрлэгийн багш хийхэ болёо. Би одоо өөр ажил хийя гэсэн бодолтой би одоо дарга дээр орж байхад энхөө юм багш маань намайг одоо цэцэрлэгийн техникумд төгссөн тийм ээ ийм дипломтой хүн цаашдаа багшийн ажлаа хийгээд залуу хүн өсөд дэвжиж ингэж явах хэрэгтэй гэж надад зөвлөж исэн. Тухайн үед би бас цэцэрлэгийн багшийг одоо дөнгөж хийж эхэлжээд тэр сайхан одоо ач буйныг одоо мдээгүй одоо ингэж ийсэн. Тэгээ одоо бол би энэ цэцэрлэгийн багш гэдэг энэ сайхан ажлыг хийгээд өнөөдөр би сургуулийн өмнөх боловсролд одоо 30 дахь жилдээ ажиллаж байна. За их хоёрлагч маань өөрөө бас маш тийм зарчимч, шударга. За юмыг одоо ингээд хүнд ойлгуулахдаа тий аливаа зөвлөгөө зөвлөмжийг өгтөө бол ерөөсөө ингээд маш их ингээд үнэн зөвөр хүнийг одоо ингээд хүнд зөвлөгөө зөвлөмжийг өгдөг. Өөрөө маш их шударга зарчимч хүн гэдэг нь бол надад бас харагдчихсэн. Тийм учраас өнөөдрийг хүртэл би бас энэ мэрэгчлэрээ одоо яг энэ ажлыг бол одоо ингээд дуустал хийн, чанартай хийн, сэтгэлтэй хийн гэдэг одоо яг тухайн хүний яг ингээд өөрийнх нь заавар зөвлөгөө өнөөдрийг хүртэл ингээ яг дагаж биелүүлж одоо ингээ багшийн ажлаа дурласаар хийж явнаа. Манай даргач бас ширүүн шүү. Далайж тэгсэн мөртлөө буултан дандаа зөөлөн байсаа л гэдгээ. Тэгээ би өөрөө нөгөө нэг 25 настайдаа ингэж өнчирч үлдсэн болохоор тэр ч юм уу гэр бүлийн хүмүүжил олуулаа өссөн болохоор олны зовлонг тэгээд одоо нөгөө олны байдлыг мэддэг болохоор ерөөсөө бас хүмүүс их сайн танина л да. Тэгэл миний одоо нөгөө цэцэрлэгт багш байсан одоо багш нар маань эрхлэгч болсон. Ямар сайндаа энэ хоёрын даргын школоор явж гинэ л гэдэг штеп манай багш нар залуу багш эрхлэгч нар. Ажлаас гэр, гэрээс ажил. Энэ богинохон зүрэг зам амьдралын нэгэн хэсэг болон хувирлаа. Богинохон энэ зам зуур бүхэл амьдрал минь багтдаг байлаа. Өнгөрсөн алдаа оноогоон дэнслэн тунгааж ирээдүйд хийх ажлаа төлөвлөнө. Өөрт оногдсон ажлаасаа их гэж халшралгүй хэлсэндээ хүрч хүнийг хайрлан хүмүүжүүлэх арга туршлагыг энэ зам зуурал олж авсан. За тэгээ 21 жил 1-р цэцэрлэгт ажиллаад байжсэн чинь одоо улсын их хурлын гишүүн Батцуур дарга аймгийн засаг дарга байлаа. Би очиод одоо 1-р цэцэрлэгт удаан жил ажилласан энэ багшигаа шууд авчиад өөр цэцэрлэг дээр шууд хамжилж ирсэн. Тэгээд 2009 оны 5 сард 2-р цэцэрлэг дээр уйлаад очиж байлаа. Тэгээд 2-р цэцэрлэгийн хамт олон бол намайг маш сайхан хүлээж авсан. Тэгээд 2-р цэцэрлэгт 2009 онд ирээд олон хөвгүүдийг ингээл хөөхөн ингээл дэвүүлэл гаргаад ирвэл нэх гой санагдаад байна. Тэгэл дэвээ шаваа хийгээл ингээд явбал их гоё байна гэдгсэн чинь улсын начин Даштава агсны охин ажилтдаг байсан. Тэгээ одоо тэр Даштава сангаас жил болгон одоо тэр манай бүхний тэмцээнийг ивент итгээд тийм одоо Сүхбаатар аймгийн хэмжээний хүүхдийн бүхний барилдаанд явуулдаг болцсон. Тэгээ энэ бол одоо бас их гоё. Одоо улам жил болгон манай тэр багш нар манай цэцэрлэгийнхэн энэ барилдааныг жил болгон явуулж байгаа.
манай тэмцээнийг үзэж дэмжгээр ирсэн ээж аавууд та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн дуртай сууж сонирхоорой. За төгөлдөр мушиглаа. За ард нь өрөөд гараа давлаа. За давлаа. Залуу хөх төгөлдөр. Залуу бат холбоогоор нэг давлаа. Тэнд би 5 жил бүр их ирч хүчтэй. Бид хамгийн их ойрхон ойлголцож ажилласан он жил байсан гэж дүгнэдэг. Дахиад дараагийн цэцэрлэгийг байгуулах юм үүрэг чиглэлөө гэж. Гэхдээ дараагаа би ямар дандаа ингэ одоо бүх зүйлийг эхлүүлэгч байх хэрэгтэй мөхөнгөтөнд яг тийм байх хэрэгтэй. Та бүгдийг эхлүүлэгч байх хэрэгтэй. Бүгдийг одоо үлгэрүүлэн дуурайж явах хэрэгтэй. Бүгдийг дагуулагч байх хэрэгтэй. Дарга багш биш, цэцэрлэгийн багш нарын дарга багш байх хэрэгтэй гэсэн ийм үүрэг чиглэлийг өгж ирсэн. Тэгээ би 9 дугаар цэцэрлэг дээр очиж одоо тэр барилгыг нилээд одоо зэгцэлж хамт олнороо тэгж шинэ хамт олонтойгоо зэгцэлж ингэж ажилд оруулж илаа 11 сард нь. Тэгээд тэр хамт олон бол бүр шинэ залуу хамт олон байсан. Маш их эрч хүчтэй байсан. Тэнтэй ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон. Тэгээ одоо бас хүүхдүүдээ бараад идаа гэд ингээд Улаанбаатар хотод ирсэн байгаа. Тэгээд нэг гэртээ суусан чинь хотод ирээд гэрт суусан чи ерөөсө байж болохгүй. Тэгээ 9 сарын 1-нд хувийн хөвшлийн цэцэрлэгт түүнээс хойш ажиллаад явж байна. Хүүхдийн цэцэрлэгүүгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй болцсон юм байлээ. Тэгээ ерөөсө өдөр эднэр амарч мэдэхгүй ингээл ажиллаад явдаг хүн л дээ би. Оршин байгаа орон зайндаан амьдрахын нэрийг би цаг хугацаатай уралдан ажиллахын нэр гэж сэтгэдэг. Амьдралын их урсгалыг уруудан дагах биш. Нэгийг сэтгэн бодож, нөгөөг санаачлан байж л өөрийн зогсоолдоо хүрч чадна. Миний санаачлан хийсэн, оролцсон бүхий л ажил цэцэрлэгийнхээ, хүүхдүүдийнхээ, багш нарынхаа төлөө байсан. За энэ Коён багш Сүхбаатарын аймагт 40 жил цэцэрлэгийн эрхлэгч одоо багшаар ажиллаж байсан манай ийм Ахмад багш сургууль хүмүүжүүлэгч байгаа юм. За түүнээс 33 жилд нь бол дан цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Яг Сүхбаатарын аймагт ажиллаж байсан багш нар дотроос бол анх удаа Монгол улсын гавьяат багш гэдэг ийм алдар цолыг одоо гүйцсэн байгаа юм. Сүхбаатарын аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамгийн анхны гавьяат багш болсон Гомжовын Инх Коён таныг хүндэтгэн угтаж байна. Сүхбаатарын аймгийн сургуулийн өмнөх боловсролын одоо гавьяат багш гэсэн анх төчийн авч байгаа боловч энэ маань одоо бас түүжээ болоод олон гавьяатуудыг төрүүлээсэй гэж бодож байна. Би одоо энэ олон жилд нэг улсын цэцэрлэгт ажиллаж байхдаа олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Ямар сайндаа төсөл Инх Коён нэртэй байсан л да би Сорсын сангийн алхам-алхмаар хөтөлбөрт хамрагдж исэн. Тэгээд одоо доктортой амжиргаа үеийн одоо төслүүдийг хэрэгжүүлж байлаа. Хүүхдийн ивэх сангийн одоо төслийг хэрэгжүүлж исэн. Мөн малжуулах одоо төслийг эднэр хэрэгжүүлж исэн. За 1998 онд Монгол улсад олон улсын хөтөлбөр алхам-алхмаар гэдэг хөтөлбөр одоо хэрэгжиж эхэлсэн. За энэ хөтөлбөр бол аймаг болгоноос нэг цэцэрлэг сонгосон. Сонгохдоо бас тухайн аймагтай нэлээд үйл ажиллагаа сайтай, бусад аймгийнхаа бусад цэцэрлэгүүд түгээн дэлгэрүүлэх ийм одоо туршлагатай бүтээч ийм хамт олон одоо сонгож байсан. За ингээд Сүхбаатарын аймгийн 1-р цэцэрлэгийг одоо сонгогдсон байгаа. Алхам-алхмаар хөтөлбөрийг 20 жил хэрэгжүүлсэн, амжилттай хэрэгжүүлсэн. За тэгээд тэр хөтөлбөрийн дагуу манай багш нар их Монгол орныхаа үзэсгэлэнт маш олон сайхан газруудаар аялсан, түгээн дэлгэрүүлэх маш олон туршлагуудыг хоримтлуулсан. За хөтөлбөр бол одоо яг хөө дэлхийн 32 оронд одоо ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад Монголын одоо энэ цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлжсэн хөтөлбөр бол дэлхийд одоо бусад 32 оронд туршлага болох үс
ийм одоо амжилттай сайхан хэрэгжүүлсэн. Улсын цэцэрлэгийн нэг том зовлон бол санхүүжилт байдаг л да. Бодол сансан юм тэр болгон хийж чадахгүй төсвөл хардаг. Тэгээд төсвийн хараат бус байхын тулд би тэр малжуулах төслийг одоо хэрэгжүүлээд тэгээд түүнийхээ үр шимээр багш ажилчтай байна давтан одоо сургаж мэрэгшүүлсэн байдгийн. Тэгээ 2008 онд 1-р цэцэрлэгт байхдаа Японы засгийн газрын өвсний үндэс хөтөлбөрийг одоо хэрэгжүүлсэн байгаа. Түүгээр одоо 100 гаруй сая төгрөгийн одоо санхүүжилтээр ич бүрэн засвар хийсэн 1-р цэцэрлэгт. 1-р цэцэрлэг бол одоо 50 жилийн дараа юунд их засварт орсон. Японы өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хүүхдийнхээ цэцэрлэгийн орчныг яг манай сургуулийн өмнөх боловсролын стандарт хөтөлбөр гэж яг хэрэгжүүлж болох үс тийм төвшөнд маш сайн төвшөнд сургалтын орчныг бүрдүүлж чадчихсан. Энэ бол ерөөсөө цэцэрлэгийн эрхлэгч буюу одоо тэр би 9-р цэцэрлэгт ажиллаж исэн үеийн их сайн санаж байна. Тэр цэцэрлэгүүд нь маш сайн сургалтын орчин бүрдүүлж чадсан байна гэдэг бол хэдэн багш нь чадварлаг байна гэдэг бол цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын үр дүн. Манай сургуулийн өмнөх боловсролын шинжилгээ төрийн бас байгууллага маань анх 14 онд байгуулагдчихсэн. За тэгээд хамгийн анх одоо Сүхбаатар аймгийнхаа 9-р цэцэрлэг. За тухайн үед энх оюун эрхлэгч маань тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байлаа. За тэгээд 9-р цэцэрлэгийнхаа хамт олонд хандаад, эрхлэгчтэй хандаад сайн хүүхэд буюу тийм ээ цэгээр наад гэдэг энэхүү төсөлд ажлыг хэрэгжүүлмээр байна гэсэн одоо анхны санаачлагыг би багштай хэлжсэн. За тэгээд яг тухайн цаг үед одоо миний бид бүхний санаачилсан энэ арга технологиг хамгийн түрүүнд ойлгож хүлээж авч дэмжиж тусалсан хүмүүс маань бол яа гарахгүй одоо энх оюун эрхлэгч маань байгаа. Тэгээд бид бүхний үед бол 2015 онд анх удаа одоо Сүхбаатар аймгийн Баруун Орос сумын зорилтод бүлгийн одоо цэцэрлэгт хамрагдаж байгаагүй 26 хүүхдэд энэ одоо сайн хүүхэд төслөө хэрэгжүүлээд цэгээр наадын буюу тийм ээ цэг холбох аргаар зурлага бичвэр хийж тухайн зурлага зураасыг амилуулж зураг болгодог энэхүү технологиг нэвтрүүлж одоо ажиллаж байсан түүхтэй. Хүн гэдэг хийсэн ажлаараа овоглогдох шиг сайхан зүйл хаана байх вүлээ? Баруун уртынхан маань хаанч таарлцсан хэн бүхэн намайг дарга багшаа гэж дуудана. Энэ бол 40 гаруй жил хүүхдийн төлөө ажилласны минь гавья. Аз жаргал сангинсан их өргөөний эзэгтэй болон зүтгэсний минь шагнал. Үүнээс илүү эрхэм алдар хаанч үгүй вүзээ. Годомчинд ингээл бид нэр энкогийн бид нэр цуг ингээ гараа явахад би чинь энкогиноос олон жилийн бар уртад амьдэрсэн шүү дээ. Тэгэхэд жоохон юмнууд дарга багшаа л гэдэг. Намайг багшаач гэж хэлэх хүн байхгүй. Би чи бас багш байсан шүү дээ. Тэгэхэд намайг багшаач гэхгүй байхад дарга багшаа гэл ингээ жижиг юмнууд гүйлдээд байдаг байхгүй. Тэгэхээр л бас цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийнхээ сэтгэл зүрхэнд нь багш нь бас дарга нь одоо мөнхөдөл тэр хүүхдүүд дарга багшаа гэж явах байхаа гэж би бас боддгийг. За багш хүн бол одоо өөрийнхөө эзэмсэн мэрэгжилд үнэнч түүнийг одоо үнэхээр өөрийн болгож чадсан байх л ёстой. Хүүхдэд чин сэтгэлээсээ л ханд, ажлаа чин сэтгэлээсээ хий. Тэгээ хүүхдэд хайртай, хүнтэй зөв харьцдаг, зөв хандлагатай, зөв бодолтой тийм л байх хэрэгтэй. Энх оюун маань бол одоо энэ ажилдаа бол үнэхээр одоо зүрх сэтгэлээ өгч ингэж чармааж ажилласны үр дүнд өнөөдөр ийм сайхан гавьяа шагналыг хүртэж байгаа юм аа гэж бид нэр ойлгож байгаа. Аав ээжийн 11 хүүхэд дундаас октоодынх нь хамгийн том болох миний эгч өнөөдөр Монгол Улсын төрийн хайр ивэлд багтаж Сүхбаатар аймаг байгуулагдсныхаа 80 жилийн ой босгон дээр Монгол Улсын гавьяат багш гэдэг ийм шагналыг хүртсэн явдал нь бол манай гэр бүлийн хамгийн одоо бахтам сайхан үйл явдал болсон. Тэр сайхан сэтгэл, сарвал ухаан, ажилсан хөдөлмөр зан чанар, дэсвэр дэвчээр бүх юм нь нөлөөсөн байхаа өнөөдөр яг л тэр хэмнэлээрээ яваад амжилтанд хүрч байгаа юм шиг надад санагддаг. Монгол Улсын гавьяат хэмээх цалаар шагнуулсан манай энх оюун багш маань надад
урилга ирүүлсэн байна. Тэгээ энэ урилгад хүрэлцэн ирсэн энэ сайхан баярыг нь хаалцж байгаа бүх хүмүүст аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж мэдчилж байна. Ингээд найз маань Монгол Улсын гавьяат багш Эрхэм Цолойг хүрцэнд найз нөхөд бид бүгдээ бахархан талархаж хүлээж авсан гэд найзтай болон гэр бүл үр хүүхдэд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол Улсын гавьяат багш энх оюунда цаашдынх нь хөдөлмөрд нь улам их амжилт хүсье. Хүн бол өөрөө өөрийнх нь номыг бүтээдэг гэдэг үний юм байна. Хүн өөрөө л бүтээдэг юм байна тий. Хүн өөрөө өөрийнхөө л байх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь зөв хандлагатай байх. Энэ миний амьдралын турш ухаарч ойлгож мөрдөн дагсан дүрм. Энэ дүрмийг дагснараа би алдаагүй. Алдаагүй онсныг өнөөдрийн амьдрал минь батлан харуулдаг.